Яг л Монгол хүмүүс дэндүү авьяастай байхгүй. Дэндүү авьяастай. За мэцэнүүд аав хүн өнөөдөр хүргье. За гаргаж чадаагүй амжилтыг бас шамдраараа гаргуулахын төлөө Монгол улсын бас одоо олон сайхан хүүхдүүдийг бас ирээдүйн бас амжилтын амьдралынх нь гүүр болохын төлөө одоо бас өөрийн бас Цагаанбаатар академик бол 2019 оны 10 дугаар сарын 1-нд бас анх үүсгэн байгуулж байсан. Одоо өсвөр залуучуудын дамжигчдад одоо хамгийн бэрхшээлтэй зүйл бол мэдээж санхүүгийн асуудал байдаг. Тэгээ санхүү бол одоо маш хэцүү. Бидний үеч гэсэн хүүхэд байхад манай аав ээж хоёр маань сайлын үнэгээ зараад 53 машинаа зараад за сургууль даяараа аян өрнүүлээд 50 төгрөг 20 төгрөг цуглуулад намайг тэмцээнд явуулж ирсэн. Тэр цаг яг одоо ч гэсэн хэвээрээ л байна. Юу ч өөрчлөгдөөгүй байна. Төр засгаасаа гэдэг юм уу, өсвөр залуучуудын дамжигчдаа төдийлөн одоо бас харж үзэдэггүй гэх юм уу, зориулсан тийм бодлого боловсруулдаггүй гэх юм уу, ямар ч байсан шигшээ баг гэж байдгүй өсвөр залуучуудын за тэгээд тэднэрт зориулсан тийм төсөв хөрөнгө гэж байдгүй. Төр засгаас манай энэ өсвөр залуучуудын дамжигчдыг одоо бас дэмжиж тэднэрт зориулсан одоо энэ яг холбогдох яам нь за тэгээд биеийн тамир спортын улсын хороонд ч гэдэг юм уу тодорхой хэмжээний бодлого гаргаад энэ өсвөр залуучуудын дамжигчдаа ингээд дэмжихгүй болохоор өөрийн аав ээжүүд ингээд хуруу умсаа ингээд хуулчих шахаад үр зээлээ тавиал хамаг юмад ингээд ламбард нь тавиал ингээд хүүхдүүдэд явуулаад байдаг. Одоо ингээд яг сөхрөөд ингээд болж байгаа аав ээжүүд маш их өштэй. Тэмцээнд оролцохгүйгээр үлдчихэж байгаа олон шавь нарыгаа хараа. Явсан бол нэг амжилттай байх байсан да. Явцсан бол үзээтэй байсан даа ч гэдэг юм уу Энэ хүүхдүүдийн төлөө ингээд маш их цаг хугацаа зарцуулаад энэ хүүхдүүд ч гэсэн өөрсдөө төлөө хүсэл мөрөөдлийн төлөө ингээд олон ингээд сар жилээр бэлтгэл хийж байгаа зардалгүй болоод ингээд тэмцээнд явж чадахгүй байх энэ одоо хамгийн харамсалтай үлдчихэж байгаа тамирчид амар хэцүү байдаг. Болж байна. Гадаадын өсвөрийн тамирчид, залуучуудын тамирчид бүгдээ бүтэн шигшээ багтаа бүх хангамж нь бүтэн хангаад өгсөн өчнөө одоо юу гэдэг уураг битмийг хэрэгжилж байгаа өсвөрийн тамирчид бүгд хэрэгжилж байгаа тамирчидаа зүгээр энд босдоо шөлөөд идэ байж байгаа арайг зарлаад очиод зордлоо олоод очиод өсөлж байгаа тамирчид маань тултал өсөлж чадахгүй шүү дээ. Автобусаар ингээд 10 хэдэн цаг ингээд ядраад очих гэдэг юм уу. Ийм асуудал маш их байна. Ингээд ядраад очсон тамирчин яаж барилдах вэ? За ахаа дээрээс нь яаж оролцох вэ? Нөгөө жингийн тамирчид нь орж ирээд хоолоо идэ явж явах бодолдооч орж чадахгүй 2 цагийнхаа өрөөг хүлээгээд нэг өдрийн мөнгөө хэмнээд аав ээжээс авах мөнгөө хэмнээд буудлын доор ингээд нөгөө тамирчдаас жингийн тамирчдаас ичээч гэдэг юм уу санаа зовооч гэдэг юм уу иймэрхүү байдлууд аягүй их гардаг. Тэгээ одоо нэг хацсан гайгүй үндэсний үйлдвэрлэгч бий болоод хувцсан усад хацсангүй гайгүй жигдрээл холбооч гэсэн бас тодорхой хэмжээнд чадлаараа хувцсан жигдрүүлээд байна шүү дээ. Улс их орон одоо бас нэг яг ингээд бас ахаад л байна. Жонхоор юм систем бодлого тэгэл манай Монгол хүмүүс бол бүх төрөл дээр амжилт гаргах бүрэн боломжтой. Өсвөр залуучуудын тамирчлуугаа нөгөө улс их орон ямар нэгэн бодлого боловсруулахгүй байгаа учраас юм шишээ банк гэж бариаггүй ч гэдэг юм уу энэ тэндээс суглаад ингээд тамирчид ингээд зүгээр аав ээж зарлаа гаргаад явж штэ. Тэгэхээр эдгэрлэг нэг цугласан тийм цогц бодлогыг боловсруулж ээж л бид нар одоо юу гэдэг нь амжилт үзүүлнэ. Хүүхдээ та спортоор авч хичээлүүлэх, тухайн спортынхаа үн цэнийг мэдрүүлэх, тэр спортод оролцсон хүүхэд хизээш гарч чадахгүй, тэр хүүхэд эрүүл амьдран, янз бүрийн хорт туршлаас ангид байна, мөрөөдөлтэй болно, тэрнийхөө төлөө тэмцдэг чадвартай болно гэдэг олон зүйлүүд байгаа. Тийм учраас одоо аав ээжүүд бүгдийг одоо аль ч хамаахгүй спортоор хүүхдээ заавал хичээлүүлээрэй гэж хэлмээр байна. Олон хүүхэд спортоор хичээлвэл Монгол улс эрүүл болно. Эрүүл Монгол хүн Монгол улсын хамгийн том баялаг.